Өнөөдөр хүртэл тэгээгүй л явж ирсэн шүү дээ тий. Жишээлбэл зэн код намын дарга өгөөд их хурлын дарга байсан шүү дээ. Тэг гинт ингээ хүндэн зориулаад ч юм уу өөрчлөөд байдаг юм байж болохгүй л дээ. Ер нь сүүлийн үед ингээд нэг тийм одоо энэ үндсэн хуулийн өөрчлөлтөөс ахвал ингээд төрөө тийм хэврэг болгож эхэлж байгаа байхгүй юу? Хурлын дарга хүн бол заашаа шалгуулчаад иргээл явуулдаг тий. Тэр чинь шүүхэр шийдэгдэг байхад юм бүрийг ингэж хийж болохгүй ш. Одоо шүү дараагийн хурлын дарга тэгж магадгүй л дээ. За чи одоо шалгуулчаад ирж ш. Одоо чамд нэг юм асуудал байна. Чи тэдэн богоо нүүрс гаргасан байна гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү маяг руу явж эхэлж байгаа нь бас төрийн одоо энэ тогтвортой байдлыг сулруулж байгаа гэсэн үг. Наадах ч бас тийм л асуудал байхгүй юу? Одоо ингээл альч намын гишүүн байгаад юм ерөнхийлөгч биш үү тийм үү? Тийм болгож эхэлж штэ. Тэгэхээр ийм байж болохгүй. Үндсэндээ бол одоо нам бус байж хараат ажиллах гэдэг зүйл яриад байна шүү дээ. Нэг намынхаа талд үйлчлэхгүй гэдэг талаас парламент дэлгой дээр хараа яг ингээ хуулийн дээрээ юу гэж байгаа вэ гэхээр олонхын судал авсан намын их хурлын даргаыг нэр дэвшүүлээ гэж байгаа байхгүй юу? Тэр чинь үсэг их хурлыг тогтвортой удирдах авч явъя гэсэн үг байхгүй юу? Тэр олонх дээр суурлаж олонхын бүлэг дээр суурлаж тэгэхээр энэ үндсэн зарчмаас тэгээд энэ үндсэн хууль дээр ч гэсэн ингээл өгсөн юм чинь тэр ингээр л явах хэрэгтэй байхгүй юу? тэгэхээр анхлаа мулстар хийж гэнэ гэж үзэж байна та. Би тэгж үгүй яг өмнөхийн одоо тэгээд унахсан болохоор бас одоо эн чинь нөгөө ич хулчрахаа гэж байгаа шүү дээ. Тэнгүү дараагийнх дээр нь бас нэг догорсон л болж байгаа бах туу. Улсын хурлын даргын асуудал төр яригдж байгаа үе танаа нам дотор Өнөөдөр энэ одоогоор сонссон юм алга байна. Энэ баг хурлаас их хурлын даргын томилгоо яригдах хөлөө. Үгүй тий их хурлаа орохгүй шүү дээ. Энд чинь тий намын юм нам дээр л явна төр дээр л явах хэрэгтэй. Энэ дээр бол зүгээр одоо ерөнхий нарийн бичгийн дарга удирдах зөвлөлөө байгуулах энэ төр гэх тиймэрхүү л асуудал болчихдөө шүү дээ. ер нь ардын намын хаагал одоо ингээд цэг тавьж чинь гэж харж болох уу? Би бол тэгж найдаж байгаа. Ер нь маргаан гарсан гэхдээ ер нь ягаад ингэ намын дарга дээр алаан болоод байна гэдгийг та нар ойлгож байна уу? Үндсэн хуулийн өөрчлөлтөд холбоотой байхгүй юу? Үндсэн хуулийн өөрчлөлтөөр намын дарга ард түмнэр сонгогдохгүйгээр их хурлын гишүүн болох боломжтой болгоцсон тийм үү? Жагсаалтын нэг тэгээд багтаага гарч ирэх боломжтой болгоцсон байхгүй юу? 40 хэдэн хүн ард түмний сонголтгүйгээр би тухай зөндөө хэлжсэн шүү дээ. Ер нь энэ бол их тогтворгүй байдлыг авчирнаа. Би тийм учраас үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байна гэд. Тэгээ одоо цахаасаа харагдаж эхэлж байгаа байхгүй юу? Их хурд бүрдсэнийг хар тий. За тэгээ одоогийн энэ явж байгаа байдлуудыг хар намын дарга дээр яаж олж чинь. Намын дарга багтаага ард түмний сонголтгүйгээр их хурлд орж ирэх боломжийг үндсэн хууль олгоцсон байхгүй юу? Тийм учраас ингэж намын дарга дээр алцсаагаад байна.